За ингээд хүн бүр хөрөнгө оруулагч подкастын маань 3 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор Үлзийко Капитал үнцаасны компани Үлзий Баяр гүйцэтгэх захирлыг үрж оруулж байна. Өнөөдөр бит хоёр ер нь энэ цалингаас гадуур ямар орлого олох уу, хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх үү, эргээд Монголын зах зээл дээр ийм боломжууд хэрэг байна. Ер нь ингээд өөрийнхөө хуримтлалыг бий болголоо гэхэд энэ хуримтлалаа илүү өндөр хүүтэйгээр өөрчлөлтөөр босгох талаар ерөнхийдөө энэ хөрөнгө оруулагч хэрхэн болох вэ гэдэг энэ хүү чиглэлд бол маш сонирхолтой яриаг өрнүүлэх болно. За нэгт нь маш хэрэгтэй подкаст эхлүүлсэн байгаа юм байна. Энд чинь 3 дахь дугаар юм байна тий. Гос гой тоон дээрээ би бас орж байгаа юм байна. 3 гэдэг. Тэгээд энэ хүн болгон хөрөнгө оруулагч болно гэдэг энэ сэдв нь өөрөө маш зөв сэдв тий. Маш хэрэгтэй одоо энэ подкаст байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт бас тэ оролцож байгаа ч гэсэн би бас маш их баяртай байна. Тэгээ урьж оролцуулж байгаад ч гэсэн танд их баярлалаа. За өнөөдөр бол хөрөнгөний зах зээл дээр бол Үлзийкогийн Үлзий гэдэг багаар маш сайн танигдсан. Тэгэнгүүт одоо яаж ингэж танигдваа гэхээр ерөөсөө л хийсэн ажил байгаа тийм. Хамгийн сүүлд одоо намайг биржийн захирал байхад бид хоёр хамтдаа бирсийн хөрөнгөөр баталгаажсан үнцаасыг бол гаргасан. Тэгэхээр би одоо ингээд Сүхбаатар дүүргээр ингээд яриад яваа зарим хүмүүстэй уулзахад би одоо ингээд хадгаламжинд мөнгө өгөх үү, би үнэт цаас авах уу гэдэг асуултыг зарим хүмүүс асууж байна. Таны бодлоор энэ хүмүүст юу гэж хариулах вэ? Би бол яг шудраг бай те одоо юу гэдэг одоо өөрийнхөө ажлыг бодвол өөстө бүх мөнгөөр бондонд юм үнцаасанд хөрөнгө оруулах гэж хэлхэл баг те. Гэхдээ ямар ч тохиолдолд эрсдлээ дархан байршуулна те хөрөнгө оруулалт гэхдээ альва те эрсдлийг тооцоолж те эрсдлээ дархан байршуулна. Өөрөөр хэлбэл бүх өндгөө нэг савнд хийдгүү гэдэгтэй адилхан те. За тодорхой хэсгийг банкнд хадгаламж хэлбэрээр байршуулаа. За тодорхой хэсгийг яадгийн те үнцаасанд одоо үнцаас гэхээр бас их хол сонсогдоод байдаг юм аа хүмүүст те. Үнцаас гэхээр чи нэг манайхан чи нэг юм цаас ойлгоод нь шүү дээ. Цэнхэр ягаан тасалбар. Эсвэл одоо эсвэл нөгөө архин дээр ингээд тавьдаг те нөгөө юм цаас байдаг шүү дээ хөвөлцөн те. Тэр чинь бас үнцаас гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр үнцаас гэхээр хүмүүст ингээ айгу хол сонсогдоод байдаг юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ эсвэл одоо хувьцаа бонд те одоо юудгийн зэрэгт одоо хөрөнгө оруулах хэрэгтэй л гэж хэлнэ. Шууд одоо тоогоор ярьчих л да. Та баримжаагаараа хэлээрэй. Би ингээд 10 сая төгрөг хадгаламжтай яг одоо байна. Тэгвэл би банкн дээр нэг 10-11% хүү авч байна. Би энийг яаж илүү хорт өсгөх вэ? Таны зөвлөмж. Тэгэхээр 10 сая төгрөгтэй бол хамгийн дөрөнд одоо яг уу гэхэд мэргэжлийн байгууллага тандах хэрэгтэй тий. Одоо манай энэ үнцаасны зах зээл дээр чи хөрөнгөний зах зээл дээр чинь тий 50 гаруй одоо тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд байна. Тэгэхээр үнцаас одоо тэр тусгай зөвшөөрөлтэй үнцаасны мэргэжлийн байгууллагуудад хандаа зөвлөгөө авах хэрэгтэй тий. Би одоо яаж энэ хөрөнгийг өсгөх үү гэд. За тэр чинь тэгээд хөрөнгө оруулна гэдэг чинь ингээд их ойлгомжтойгоор тайлбарлах гэвэл мэдээж яг олон зүйлс шалтгаалдаг шүү дээ тий нөгөө эдийн засаг ямар хуу байдалтай байна, инфляц ямар байна вэ тий инфляц 10% тайх хадгаламжийн хүү 10% байвал мөнгө өсгөө тий гих мэдчлэн ингээд нөгөө зөвлөгөөгөө мэргэжлийн байгууллагаас авч яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй. Би бол юу гэж зөвлөдөг вэ гэхээр ямар ч тохиолдолд бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй хүн. Яг хэрэгцээ гаргахад хадгаламжиндаа бэлэн мөнгө байх хэрэгтэй. За тэгээд нэг 20% хадгаламжиндаа бусдыг нь одоо үн цаасанд байршуулна л гэж би зөвлөнө. Тэгээд тэр чинь бас наснасаа хамаарна. Ямар хідэн настай хүн амьдралынх нь ямар зоригтой юуны төлөө те нөгөө мөнгө хуримтлуулаад өсөх гээд байгаа билээ гэд зорилгоос хамаарат бас ингээд өөр байхгүй. Хизээ буцаж татаж авч хэрэглэх үү те. Хэрэглэх үү гэдгээ те одоо өвлийнхээ амралтны те аяллахаа мөнгийг бэлдээд байгаа мó эсвэл одоо намар те хүүхдийнхээ сургалтын төлбөрт бэлдээд байгаа мó гэдгээс шалтгаалаад өөр хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сонгоно. Намайг хөрөнгөний биржийн захирлаар би нэг 8-9 сарын хэмжээл ингээд ажиллахад бол юу ажил хийж байна вэ гэхээр монголчууд өмнөх одоо 90 онд 90-95 онд ингээд цэнхэр ягаан тасалбараар ямар нэг одоо ахмадууд маань те бидний өмнөх үеийнхэн маань ер нь ингээд нэг хувьцаа бол аваад үтсэн байна. За ингээд сүүлд бол одоо нэг 400 мянган байна, 500 мянган хүүхдээс бусд нь баг 3 сая иргэн бүгд 1072 хувьцаатай тий. Ингээд ийм Монголиагаар орохоор ингээд хувьцаанд байж байгаа. 1072-ыг гараад. Тэгээд ногдлаа шиг өгдөг юм байна гэд ойлгоцсон. Сүүл 100 мянга бол ороод ирсэн тий 200 мянга ороод ирсэн. За ингээд ногдлаа шиг авдаг юм байна. Хувьцааг ингээд харъя гэвэл хөрөнгөний биржийн сайтаар тий MSC CGM ингээд ороод миний хувьцаа хэдгээр харчдаг. Бонд гингууд яг ингээ бонд авч үтсэн хүмүүс хамаагүй цөөх. Тэгэхээр бонд гэдгийг яг одоо хадгаламж шиг юм уу те? Тэгээд яг ингээд утсаараа ороод одоо танаа дээр бол ингээд аппликейшн байгаа шүү дээ. Үлзийкогийн аппликейшн
яг энийг ингээд харилцагч нь боллоо гэхэд ингээд суулгах чинь. За энэ аппликейшнээр ороод ингээд бонд авч болтох юм уу? Энэ дээр та нэг бас одоо үзэгчтэй тайлбар өгөөч. Хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл юм да тий. Хувьцаа гэдэг бол тухайн компани эзэн болж байгаа гэсэн үг тий. Эзэдийн нэг болж байгаа. За энэ бонд ч нь болохоор тэр компанитаа мөнгөө зээлүүлж байгаа гэсэн үг тий. Шал өөр төрлийн хоёр бүтээгдэхүүн баггүй тий. Нэг нь болохоор эзэн болж байгаа, нөгөөх нь болохоор зээлдэгч болж байгаа. Ийм харьцаа үүсэж байгаа хоёр зүйл тий. За тэгээ эрсдэл нь шал өөр энэ хоёрын тий. За одоо жишээлбэл хувьцаа гэж байгаа бол хувьцаа эзэмшигч болж ин компани эзэдийн нэг болж ин. За тэгэх юм бол компани дампууруул тэр хүн юу ч олохгүй ч гэдэг юм уу. Компани ашигтай ажиллавал ногдлаа шиг аавн ч гэдэг юм уу тий. Ингээд одоо хувьцаа эзэмшигчдийн хуралдсан саналаа өгнө гэдэг ин чинь шал өөр их хүрэхтэй юм одоо харилцаа тогтчихж байгаа тий. Бонд гэдэг маань юу гэхээр ерөөсөл одоо хадгаламжтай дүүцэхүүд бүтээгдэхүүн гэх юм одоо нөгөө адилхан өгөөж өгж байгаа бүтээгдэхүүн байхгүй юу? Одоо хүү өгж байгаа тий. Жишээлбэл бонд бол дандаа зарласан хугацаатай байгаа. 1 жилийн хугацаатай бонд юм уу? 2 жилийн хугацаатай юм уу тий? За нэгт нь хугацаа нь өөр үү? Хоёрт нь хүүгийн төлбөрөө яаж хийх юм? Хагас жил тутамдаа хийх юм уу? Улирал тутамд хийх юм уу гэд тий? Эн чинь шал өөр. Тэгэхээр тэгээд барьцаа баталгаа нь хангагдсан ийм бүтээгдэхүүн байгаа даа юм тий. Тэгэхээр өөр эрсдлээрээ ярих юм бол яг хувьцаа арай эрсдэлтэй бүтээгдэхүүн рүү орно. Бонд бол эрсдлээрээ арай гайгүй тий нөгөө ийм бүтээгдэхүүнээр орно. Тэгэхээр ялангуяа эдийн засаг одоо ийм тогтворгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тий нөгөө компаниудын ашиг орлогод буучих юм бол ногдлоо шиг өгөхөө болчих шүү дээ тийм үү. Тэгэхээр чин тийм нөгөө ашиг олохгүй ногдлоо ашигаж авч чадахгүй юм байна. Яг ийм эдийн засаг уналттай юм үед бол яах вэ гэхээр ерөөсө тодорхой хөрөнгө оруулалт хийх нь айгүй чухал байхгүй тий. Эдийн засаг унж байгаа ч гэсэн би энэ компани өнөөдөр жилийн 20% хүүтэй улирал тутамд хүү авах тий ийм бонд руу орууллаа. Айгүй тодорхой. Тэнд компани ашигтай ажиллаж гин үү, ашиггүй ажиллаж гин үү те ерөөсөө хамаагүй те та яг 20% авна, улирал тутамд хүүгээ авна, жилийн дараа та яг гэхээр эргэн төлөлтөө авна. Бид их ойлгомжтой бүтээгдэхүүн. Тэр шууд ингээл л хэлчихэл дээ. Одоо ингээд бид нар хадгаламж хийх юм бол банк тэрийг аваад таны өмнөөс компаниудыг судлаад энэ бага эрсдэлтэй байна. Чам зээл өгийгээд хадгаламжаас өндөр зээл өгөөд тэндээс олсон хүүгийн ашигаа танд хадгаламжийн хүү болгож буцаж өгч. Бонд гэдэг бол ерөөсөө та шууд тэр компанид оруулна. Тэгэхдээ хөрөнгийн биржээр дамжуулаад орно. Тэгэхээр танаас тэр компани хөрөнгийн биржээр дамжуулаад нэгсэндээ платформ гэсэн үг шууд зээл авч яана л гэсэн үг. За тэгвэл маш товчхон та хариулаараа хөрөнгөөр баталгаажсан үнцаас илүү эрсдэл багтаа юу? Бонд илүү эрсдэл багтаа юу? Хөрөнгөөр баталгаажсан илүү үнцаас нь илүү бас эрсдэл багтаа тий. Ягаад үг гэхээр одоо тэнд байгаа хөрөнгийн тусгаалаад тий одоо тусгай жишээлбэл мэрэгжлийн байгууллагууд руу шилжүүлээд тэгээд тэд нар удирдах явж байгаа учраас илүү эрсдэл багтаа л гэж ямар нэг юм ингээд болохоо байлаа дэлбэрлээ тэнд бол салгацсан байгаа хөрөнгийн тий. За энийг бол борлуулад маа гэж буцаагаад өгнө шүү дээ тий. Сая би бас нэг уулзалт хийж байгаа. За ингээд хадгаламж бол 10.1% байна. Хөрөнгийн биржээр одоо хамгийн сүүл гарсан тий. Бирж бидний ингээд гаргасан энэ хөрөнгөөр баталгаажсан үнцаасыг бол таны мөнгө 19.5%-аар өснө гэж хэлсэн чинь нэг залуу асууж хэлээ л дээ. Би тэгээд одоо яг ингээд мөнгө өсгөхэд бол надаа багтаа хэд байх хэвээр вэ тий. Ингээд хамгийн бага дүн байд юм уу гэдэг. Тэрэн дээр юу гэж хариулсан бэ гэхээр за ингээд янз бүтээгдэхүүнээс хамааран бирсийн хувьд бол та багада 100,000 төгрөгтэй байж ич одоо нэг жиг бол авах боломжтой болно. Тэгэхээр сая төгрөгтэй бол 10-ыг авна. 10 сая төгрөгтэй бол 100 авна гэж байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлд байгаа боломжуудыг та бас нэг одоо зарим нь бол нээлттэй гарч штэ бирс шиг бас хаалттай OTC дээр бол ингээд нэлээх бонд гарч ийн л да. Би ингээ хийдийн хүмүүстэй уулзгаад ийм бонд ингээ гаргалаа гэд сүүлд бас Тэнгэр капиталынхаа таныг уулзлах хийсэн. Тэгэхээр энэ боломжууд юу вэ? Та нэг энэ дэр ийм боломжууд яг одоо ингэж байна гэдэг нэг. Тийм дээ. Одоо жишээлбэл тийм. Хөрөнгө оруулалтын өгөөж нь айгуу чухал байгаад байна шүү дээ тий. Одоо хүү гэсэн үг шүү дээ. Ямар хүү. Одоо өгөөж гэхээр бас нэг ингээд харин тий. Бас ингээд мэддэг үгээр нь хэлэхгүй баа тий. Өгөөж гэдэг чиг одоо бодчих. Тэгэхээр ерөн хүүтэй дүүц хүздэг тий. Зүйлийг бид нар хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэхээр дөрөв нэрээ хэлье гэж амарчаад өөрөө хэлсэн шүү дээ. Үлзийн капиталыг танигдсан компани гэдэг тий. Ташрамд энэ боломжийг ашиглаад гэдэг шиг он гарснаас хойш одоо тий өөрийн чинь хөрөнгөний биржийн захирал авахт нийтдээ 6 бүтээгдэхүүн нээлттэй бүтээгдэхүүн гарсан байгаа тий бирж дээр
3-ыг манайх гаргасан. Тэгэхээр ялцчгүй л одоо тий энэ ондоо тий хамтдаа байсан тий хөрөнгөний бирж дээр хамгийн одоо талыг бараг манай компани гаргасан байна штэ. За тэгэхээр бид нар энэ жил болгоо дандаа дотмол өгөөжтэй буюу дотмол хүү өгдөг бүтээгдэхүүнүүд гаргасан тий. Нэг сард бид нэр бид гээд тий банк бус тэргүүлэгч одоо банк бус санхүүгийн байгууллагын бондыг 2 жилийн хугацаатай бондыг жилийн 18% хүүтэй гаргаж ирсэн. За дараад нь бид нэр гендер бондыг гаргасан тий. Наадмын өмнөхөн бүгдөө одоо Монголда тий Монголда анхудаа бүр тий ийм зорилтод төвшин одоо зорилтод бүлэгт зориулсан одоо гендер бонд гэх нийгмийн бондыг хариуцлагатай бондыг анхудаа бид нар бас тий Монголын хөрөнгөний биржийн түүхэнд гаргасан. Энд бас хаан банк гаргасан байгаа тий 16% хүүтэй. Тэгээ саяхан одоо бүгдөө бирж хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэ жилийн 19.5% хүүтэй тий нээлттэй бүтээгдэхүүн гаргаж байгаа. За яагаад ингэж нээлттэй бүтээгдэхүүн гаргах гад зориод байгаа бэ гэдэг чинь ерөөсө татвартай холбоотой. Хүн болгон одоо нөгөө нэг үнэ 3 зүйлэл байдгийн гэсэн шүү дээ. Төрхөн үнэн, татвар төлөх нь үнэн, өвхөн үнэн гэсэн шүү дээ. Тэгэхээр татвар их чухал байдаг те хөрөнгө оруулахад. Тэгэхээр татвараа айгуу сайн судлах хэрэгтэй. Тэгээ одоо жишээлбэл юу гэдгийг хадгаламжинд мөнгө хадгалсан ч хүүгээрээ орлого олж байгаа бол хэдийг төлөх хүлээ бүгд 10% төлдөг те. Тий. Одоо хаалттай бонд нь ч гэсэн те жишээлбэл хүүгийн орлого л авж байгаа бол 10% төлдөг. За хөрөнгөний биржээр нээлттэй бүтээгдэхүүн гаргахад бол хүүгийн орлогын албан татвар ердөө л 5% байдаг. Тэгэхээр энэ боломжийг олон нийтэд таниулмаар байгаа байхгүй. Энэ боломжийг иргэдэд таниул та нар ийм татвар багтаагаар ийм өндөр хүүтэй бүтээгдэхүүнтэй одоо хөрөнгө оруулаад ийм их өгөөжийг авах боломжтой байна шүү гэдэг. Тэгэхээр нэгт татварын хэмжээ нь бага байна. Хоёрд нь хүүгийн түвшин өндөр байгаа хэрэг. Өнөөдөр сая яг өөрөө чи хэлсэнчлэн те банкуудын хадгаламжийн дундаж одоо хүү болныг 12-аас 13% байна те. Тэгэхэд бид нар сая те нээлттэй дээр гаргаж байгаа одоо бонд чинь хүү чинь 19.5 байна шүү дээ. Тэнцээ 5% гэ. Тэгэхээр чинь нэгт хүүгийн түвшнөөрөө бид нар хамаагүй илүү орлого олж байгаа гэсэн үг байхгүй юу? За гуравт нь бас нэг гоё жишээ юу боломж юу байна вэ гэхээр за бид нар 1 жилийн хугацаанд хадгаламжид мөнгө хизээ хүүг авах уу гэхээр гэрээ те жилийн эцэст ивчлэн дийлэнх тохиолдолд яадаг гэхээр хатуу гэрээ те жилийн эцэстээ хадгаламжийнхаа хүүг авнаа гэдэг те. Тэгэхэд саяхан одоо гаргасан бирсж байна уу те одоо нөгөө бидийн бондууд яг гэхээр улирал тутамд хүүг авч байгаа байхгүй. Та тэгэхээр өөрөөр хэлбэл урьдчилаад мөнгө авч чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улирал тутамд авж байгаа мөнгөө эргээд хөрөнгө оруулах юм бол та 19.5 ч биш 18% ч биш 20 гаруй те хувийн одоо хүүгийн тийм буцаагаад хөрөнгө оруулж байгаа учраас тийм их одоо юу гэдэг өгөөж гэдэг юм уу те хөрөнгө оруулалтын боломжийг авч байна л гэсэн. Одоо нээлттэйгээр бол ингээд бас сурчлагаа яваад байна шүү дээ. Хаалттай яа гэм бэ? Энэ дээр бас мэдээлэл өгөх юм бол одоо ингээд мэрэгжлийн байгууллагууд өмнөөс нь бас хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас яг ингэдгээгээд тайлбарлаж өгөхгүй бол зах зээл дээр бол энэ талаар мэдлэг айгүй муу. Муу агаад байгаа. Харин тийм сүүлийн үед чинь одоо яалтчгүй л одоо хөрөнгөний зах зээл рүү олон одоо иргэдийг оруулах тий олон хүмүүсийг хөрөнгө оруулагч болгохын тулд нөгөө одоо financial education гэж ярьдаг шүү дээ. Санхүүгийн боловсролын асуудлыг зэрэг авч явахгүй болохгүй болчиход байгаа тий. Одоо энэ подкаст биш нэгэнтэй. Тийм шүү дээ. Яалтчгүй ингээд сургах ажлыг хамтдаа хийж чад. Би ч өдөөд баг рилчин болчиход байгаа шүү дээ. Үндсэн ажил нь баг рилчин болох гэдэг байгаа юм уу те. Ингиж нөгөө энэнгээрээ ингэж олон нийтэд те энэ санхүүгийн сахилга бат гэж юу юм, хөрөнгө оруулалт гэж юу юм те. Энэ өгөөж хуртна гэж юу ингээд те. Ямар эрсдэл байдгийг ингээд энэ талаар энэ санхүүгийн боловсролыг хамтдаа авч явахгүй болохгүй байдаг. Тийм учраас бид нөө нээлттэй бүтээгдэхүүн гаргах дуртай. Ягаад гэвэл эн чинь яг маркетинг хийж болох байхгүй юу? Энэ бүтээгдэхүүн гарах гэж шүү олон нийтэд. Энэгээрээ бид нар одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр ч гэдэг юм уу те ийм өгөөжтэй бонд гаргах чинь, хүүтэй бонд гаргах чинь энэ нь танд ийм чухал ач холбогдолтой шүү гэдэг ингээд PR маркетингийн ингээд чөлөөтэй те сургалтынхаа ажлыг чөлөөтэй хийдэг учраас энэ бас тийм бид нар тийм боломжийг олгоод байгаа юм. Яг уу хаалттай одоо бондууд байгаа те одоо нөгөө одоо биржийн бас зах зээл дээр гарч байгаа ч гэдэг юм уу те нөгөө тэгээ тэн дээр чинь бид нар нөгөө хууль дүрм журмаараа хамаагүй ингэж нөгөө олон нийт рүү сурталчилж болдгоо байхгүй тий. Тэгэхээр бид нар харилцагчдынхаа хүрээнд гэдэг юм уу те. Яг уу би бол ингээд нэг таксины жолооч байг л дээ. Гэхдээ ингээд за бирж дээр гарахыг бол ингээд шууд гар утснаасаа ороод ингээд авчиж болж юм байна гэж мэдчихлээ. Тэг чин нээлттэй бирж дээр бол одоо ингээд банк тэгж бас гарахгүй шүү дээ. Тэгэхээр хаалттай ингээд одоо надад 10 сая байлаа гэхэд 5 саяар нь хэдийн хөрөнгө оруулсан 3 саяыг нэмээд бас ингээ арай өндөр хүүтэй гэвэл хаалтайг бас ингээд мэдмээр байгаа байхгүй юу? Ер нь яадаг юм те. Тэгээд мэдээж одоо мэрэгжлийн хүмүүс бол хөрөнгө оруулалт хийн. Тэгэхдээ
тийшээ ингээд ямар үед би бол орж болох вэ тий. Одоо ингээд сонирхож штэ. Тэрэн дээр та юу гэж зөвлөх вэ? Би бол юу гэж зөвлөх вэ гэхээр чаддаг хүмүүст нь даатгачих. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын сангууд одоо бий болж штэ тий. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд нь л мөнгө оруулах хэрэгтэй гэж боддог тий. Ягаад гэвэл хувь хүн ингээд нөгөө өөр ингээд хөрөнгө оруулах гэхээр маш их цаг зав тий одоо нөгөө цаг шаардсан штэ тий. Эрслээ өөрөө бас хүлээх гэдэг тий. Хүн болгон тэр болгон санхүүгийн мэдлэг боловсралтай биш. Хүн болгон тэр болгон эрслээ тооцоолж чадахгүй тий. Тэгэл одоо юу гэдэг нэг хувьцаа авчдаг тий. Одоо нөгөө солонгос кинонууд дээр гардаг шүү дээ. Одоо бүгдөө л солонгос драма үзэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд харж хад ингээд бүгдөө аппликейшн дээрээс за өнөөдөр миний нөгөө авсан хувьцаа яач уу гэж ингээд хардаг шүү дээ. Тэгэл унахаар шилэн үзүүгээ барьж аваал ингээд. Тэгэж өөрийгөө эрсдэл унгаах хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу тий. Тэрний оронд яах вэ гэхээр ерөөсөө л хөрөнгө оруулалтын сандал оруулах хэрэгтэй тий. Өдөр болгон тэр хувьцааг харж тий нөгөө стресстэй л даралтаа өсгөж явах ямар хэрэгтэй юм тий. Яг өөрийгөө хөгжүүлэх гэж байгаа, өөртөө цаг гаргаж байгаа хүн бол болно. Тэг хоёр сонголт байна шүү дээ, тий, мэдээж хэрэг, тий. Өөрийгөө өөртөө цагтаа өөрөө тэрийгэ мэдмээр байгаа, тий. Яг бол хөрөнгө оруулагч болсноороо асар их мэдээллийг боловсруулж сурдаг, тий. Анализ хийж сурдаг, одоо тэрэн дээрээ шийдвэр гаргаж сурдаг. Тэгэхээр хувь хүн өөрийг хөгждөг. Хувь хүн өөрөө хөгжөөд байна гэдэг чинь дараад нь карьераа хүсгэж болж гин, орлогоо нэмэгдүүлж болж гин, тийм үү? Тим зорилготой хүмүүс бол өөрөө хийсэн дээр. Үгүй бол тэг би тэр болгон саяхан хэлдэг шиг тэг цаг байхгүй штэ тэг тэгэл байн брокер руу яриа л тэг нөгөө одоо юу байна вэ ч гэдэг юм уу тэг байн ингээл аппликейшнээ үзэл өөрөөсөө ингээл тим завгүй би ингээ өдөр тутмын ажилдаа завгүй байгаа бол хөрөнгө оруулалтын санд нь оруулах хэрэгтэй тэг тэгэх юм бол тэрий чи мэрэгжлийн хүмүүс удирдах байгаа учраас мэрэгжлийн хүмүүс удирдах байгаа бүх хэрэгслээ тооцоолж байгаа учраас тэг таны мөнгөний чинь яг л тэг нөгөө адилхан өндөр өгөөжөөр ингээл өгөөжтөгөөр удирдаа авчнаа л гэсэн. Сая би сургуулийн багш нарт сая нэг ажил хаялт боллоо шүү дээ. Тэгээ зарим сургууль, зарим нэг цэцэрлэгээр би орж хүн бүр хөрөнгө оруулагч гэдэг энэ лекц уншсан. Тэгсэн чинь тэр нэг сургууль дээр нас яг асууж илээ л дээ. За одоо ингээ хөрөнгө оруулалтын сангууд байна. Би ямар хөрөнгө би өөрөө ингээд бол ингээд удирдах чадахгүй ингээд бүтэн хичээлтэй те. Ямар хөрөнгө оруулалтын санд руу би ингээд орвол зүгээр вэ? Танд санд болох юм байна уу гэж асууж илээ. Байна уу? Би юу гэж хариулсан бэ гэхээр та нар тэр хөрөнгө оруулалтын ингээд сангууд цөөхөн сангууд байгаа. Бүгднгийнх нь одоо тэр материалын уншаа. Би хоёр юм дээр анхаараарай гэж хэлсэн. Нэгдүгээрт яг юм баталгаатай өгөөж санал болгож байна. Одоо жилийн 14% ч юм уу те. За ингээд за нэгдүгээрт баталгаатай өгөөж, хоёрдугаарт энээсээ дээшээ болох юм бол тэдэн хувийг авнаа. Тэрийг ингээд харьцуулж хараа гэдэг номер 1 зөвлөгөө гэж. Тэгээ яагаад ийм зөвлөгөөг өгсөн бэ гэхээр ямар ч тийм баталгаатай өгөө санал болохгүй бол жилийн 10% ч юм уу 8% оллоо гэвэл эргээд нөгөө хөрөнгө оруулагчд маань хохирж штэ. Тэгэхээр юм баталгаатай нэгдүгээрт минимум баталгаатай тэгээд энээсээ дээшээ гаргуул бид нэр одоо 20%, 30% авнаа ч гэх юм уу. Тэгээд ирэхээр эргээд нөгөө хөрөнгө оруулж байгаа хүндээ ч ихсэн ашигтай. Компанида яаж ашигтай вэ гэхээр энэ баталгаатай өгөөж өгснөөхөө илүү олох гэж тэр хүмүүс хичээж байгаа байхгүй. Хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл гэдэг чинь юу юм гэхээр ерөөс юун дээр тогтдгийг итгэлцэн шүү дээ тий. Тийм шүү дээ. Ерөөсөө бид нэр хүн тэр компани менежмент тийм үү те итгэжээж бид нар тэнд одоо мөнгө босгож чинь те одоо юу гэдэг хөрөнгө оруулагчнууд биднэрт итгэжээд бид нар лөө мөнгөө оруулж те манайхаар дамжуулж одоо нөгөө хувьцаа бонд авж чинь ч гэдэг юм уу те банк тэр итгэлийн төрүүлжээж хадгаламж эзэмшдийн мөнгийг татчихин гэдэг. Ерөөсөө энэ итгэлцэлтэй тэгэхээр хөрөнгө оруулалтын санд ч гэсэн мөнгө оруулахад тэр санг хэн удирдах гэдэг юм бэ гэдэг бас айгүй чухал те. Энэ олон одоо энэ зах зээл дээр хэдэн жилийн туршлагатай юм тий урднаас энэ одоо энэ садбартаа ажиллаад ямар амжилтуудыг гаргаж ийсэн ч гэдэг юм уу тий хэр зэрэг олон хүмүүс итгэж байгаа тэр бас айгүй чухалтай хэн удирдах гэдэг юм гэдэг. Тэгээ дэрийг бас айгүй сайн харах хэрэгтэй. Үгдүүхийг харах хэрэгтэй тий. Ерөөсөө фанд менежер тий. Ерөөсөө тэр сангийн менежер хэн байна уу гэдэг л айгүй чухал бас тий. За одоо яг ингээд ер нь бол ингээд өөрөө удирдах болох юм байна. Эсвэл хүнд өгөөд удирдуулж болох юм байна. Энэ бол ойлгомжтой болчихлоо. Одоо яг ингээд амьдрал дээр тулгарч байгаа нэг асуултыг бас асууя гэж бодлоо л да. Өнөөдрийн бас нэг онцлог. Юу вэ гэхээр за өнөөдөр ингээд нэг тодорхой хэмжээний хоригдлол бий болгочихлээ. 30 сая ч юм уу тийм. Тэгээд тэр хүн ингээд
одоо яг бодит кейс л байна л да. Манай нэг найз өөр нэг найзаас асуусан баг. За би бол ийм машин авах уу? Эсвэл байр авах уу гэдэг. Тэгээд тэр бол ингээд машинаа солих сонирхолтой шүү дээ. Арай нэг шин загварын машин авчи. Эсвэл энийг байр болгоод байраа түрээслээд ингээд орлого олё тий. Гэхдээ нөгөө тэр байр болгоно гэдэг нь бас л зээл нэмж бол авах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгээд би энийг асууж байгаа шалтгаан нь Business сая нэг статистик ингээ харахад оны ихээр бол эхний 3 сараарч байлуу нэг 18 мянган машин орж ирсэн байсан. Тэрний 15 орчим нь банк бусаар зарагдсан ч байлуу. Тэгэхээр ингээд заавалчгүй зээл аваад байгаа үз. Тэгэнгүүт сая 9 сарын 30-наар ингээ хараад үзэхэд Монгол улсад суудлын автомашин 77 мянган 78 мянган машин орж ирж байгаа. Эхний 3 үйлрэл л ч тийм жил дуусаагүй байна. Ингээд энэ төвжирэл дээр чинь дахиад машин нэмэгдэж зарим ч хөдөө гарч байгаа байна. Сонсож шууд стресс яг өдөр тутмын амьдралын маань стрессийг ярьсан чинь тэргээ надаас асуусан бол би юу гэж хариулах байсан бэ ингээ бодонгууд би бол хизээс машин аав гэж бол зөвлөхгүй. Би ч зөвлөхгүй. За тэнгууд байрангууд бас нөгөө хүртэх ашиг нь бас харах хэрэгтэй тий. Одоо үйл хөдлөх хөрөнгийн үн бол нэг жилд нэг 8-9% өснө. Хадгаламжаас бол бага болчиход байгаа. Тэгэнгүүт нэмээд түрээсийн орлого нь хадгаламжаас их байна уу? За тэгээд энэ их байлаа гэж бодоход одоо бидний сая ярьж исэн бондны тий хөрөнгөөр баталгаажсан цаас зүйл хөрөнгө оруулалтын сангийн энэ өгж байгаа хүртэх ашигаас олж байгаа орлого нь илүү өндөр байна уу гэж би тим юм ярих байсан болов. Таны хувьд одоо юу гэж бодох вэ? Одоо юу гэдэг машин гэдэг зүйл чинь өөрөө ингэдэг гэсэн шүү дээ. Гэхдээ үнэнд би тэрнтэй олж бишиж байгаа юм. Машины одоо нөгөө одоо машин зардаг те нөгөө дилерийн газраас түлхүүрээ аваа гараал үнэн нь ундаг байхгүй юу? Үн цэн нь ундаг зүйл чинь машин байхгүй юу те? Ерөөсө тэр 0 км-тэй машин аваад 1 км-гээр эргээд шууд тий үн цэн нь ундаг зүйл байхгүй юу те? Тэгэхээр чинь за яг үнэхээр хэрэгцээтэй бол тэ амьдралын хэрэгцээтэй бол одоо болж байна. Тэ амьдралаа залгуулдаг бол тэ болж байна ч гэдэг юм уу тэ. Тэрнгээрээ одоо тэр машиныг яаж ашиглаж тэ нөгөө одоо тэрнгээр одоо амьдралаа залгуулдаг гэж болж такси хийж болооч хийж болж хүргэлт хийдэг байж болж чинь тэ. Ажлаа хийж байгаа бол тэрнээс биш илэгдэлд ордог зүйл байхгүй. Одоо жишээл утас ч гэсэн яг адилхан ш. Манайхан шин загварын утсыг авах гал тэ завчгүй. Тэгэл iPhone ч одоо хэд хамгийн багтаа те 4-7 сая төгрөг гэлтэй зээлэр бас ингээл iPhone авал те загвар гарах болгонд чи яг машинтай адилхан зүйл байхгүй те. Тэгэхэд нэг ийм одоо шаардлагагүй те тэгээд ингээд мөнгөний чинь үн цэнийг унагадаг хөрөнгө оруулалт биш те ийм зүйл одоо хайрын дэмий тэгж хөлсөө гаргаж те нөгөө туулын одоо нөгөө юуны мөсийг долоож олсон хідэн цаасаа те тийш үрж яах нь дээл гэж хэлэх гээд тахгүй те. Тэрний оронд мөнгө гэдэг зүйл чинь мөнгө өсгдөг зүйл байхгүй тийм мөнгө нэг гоё зүйл юу гэхээр мөнгөө үржүүлдэг байхгүй юу машинаа үржүүлэхгүй штэ дахиад нэг машин авах гэхээр нөгөө машинаа зараад дахиад дээрээс нь мөнгө нэмж байгаа дараагийнхаа машиныг авдаг тийм мөнгөө үржүүлдэг байхгүй мөнгөө бий болгодог байхгүй за өнөөдөр та 10 сая төгрөгтэй байлаа тийм 20% хүүтэй бондонд оруулаа жилийн дараа та 2 сая авчин тийм 12 сая төгрөгтэй дараад нь та 12 сүргөд сая төгрөгөд дахиад 20% та бондд оруулчих тийм үү. Тэгэхээр хийдв тий. Тэгээд ингээл эн чинь ингээл 4 тийм ингээл прогрессор ингээл 2 жилийн дотор ингээл 4 сая төгрөг. Ингээл snowball эффектээр тий нөгөө бөмбөрсөн цасны эффектээр тий ингээл тэр чинь үржигдэл явдаг зүйл байхгүй. Тэгэхээр хүн одоо нөгөө ийм дараад ингээд ямар ч зүйл хүнд тохиолдож болно тийм. За нэгт үн цэнэ унагадаг зүйл байх нь машин тийм үү. Дараад нь ингээд хүнд ямар ч зүйл тохиолдож болох байхгүй одоо нөгөө эрүүл мэндийн тий өвчин зовлонтой байж болно ч гэдэг юм уу те янз бүрийн одоо тэгэхэд ингээд мөнгө байж ах шаардлагатай байхгүй бэлэн тий ямар ч тохиолдолд хүнд ингээд те нөгөө ямар ч эрсдэлтэй тулахад бэлэн мөнгө байж ах хэрэгтэй байхгүй тэгэхэд яах юм байдаг бүх мөнгөөрөө машин авсан дээрэс нь шүү зээлээд байгаа үсттэй тий урчлагыг нөгчөд үлдснээ шүү зээлээд байгаа шүү урчлагыг бол яах юм амьдрал юу ч тохиолдож болно те тэр зүйл та ямар юугаараа бэлэн байгаа ингээ байхгүй те нөгөө бүх мөнгөөр машин авцсан. Зарын ихэр нүүн цэн нун те. Эсвэл нөгөөдгийгээ барьцаалаад дахиад зээл авна. Тий. Одоо банк бус санхүү чинь яг 30-аас 40 жилийн хүүтэй байгаа машин авахд. За тэгээ банкаар одоо хамгийн хямдхан авлаа гэхэд нэг 22% зээл
гарч байгаа байхгүй. За тэгэнгүүт би сая нэг юм тооцоо бодож үзсэн. Одоо нийт үзэгчтэй. Сая 11 сарын 5-нд ч байна уу 2-нд ч байна уу би үнгүүгээр ороод үзэхэд би одоо шууд эндээс харахад Purus 30 машин 14 оны Purus 30 2023 онд орж ирсэн байгаа. Зарж байгаа нь 20 саятай байна л да. За тэгээ энэ 20 саяыг ингээд зээлээр авъя гэж бодъё. 3 жилийн хугацаанд. Тэнгууд нийт төлж байгаа хэмжээнд банкнаас аваад ч та 22% хүүгээр авахад 27.5 сая төгрөг болж. Нэгсэндээ хүүнд нь 7.5 сая. За та энэ мөнгө одоо ингээд тэнгууд энэ мөнгийг 36 сар буюу 3 жил төлөхөд сар болгон 763 мянган төгрөг төлж байгаа. Тийм байна тийм. Тэгжиж 27 сая 500 болж байгаа. За тэгэнгүүт би юу гэж одоо энэ лекцэн дээр хэлээд байна гэхээр та банкны төлөө та банк бусын төлөө ажиллаад байгаа мó? Эсвэл мөнгийг та өөрийнхөө төлөө ажиллах юм байна. За тэгэнгүүт энэ Purus 30-тай яг адилхан. За тэгвэл боли Purus 30-а болоод одоо унж байгаа машина хадгалаад тэгээд та 765 мянган төгрөг биш 550 мянган төгрөг сар болгон хийх юм бол 3 жилийн дараа та 20 сая төгрөгтэй болох юм байна. Нэмээд банк танд 5 саяыг хийж өгөх юм байна. Нэгсэндээ зүгээр ингээ хамгийн эрсдэл багтай бүтээгдэхүүн буюу хадгаламж хуримтлуул хийхэд мөнгө таны төлөө. Нэгсэндээ банк таны төлөө ажиллаж байгаа. За тэгээ хөрөнгөөр баталгаажсан үнцаас банк бусын хөрөнгөөр баталгаажсан үнцаас авах юм бол банк бус таны төлөө ажиллах нь шүү дээ. Энэ 5 сая чинь магадгүй 8 сая, 9 сая болоод ороод ирж байгаа. Ерөөсө банк бусын тэр бонд хувьцаа авлаа гэх юм бол. Тий. Тэгэл одоо нэг хүүхдийн 100 мянган төгрөг гэд байна шүү дээ, тий. Сар болгон улсаас авж шít нэг хүүхдэд 100 мянган төгрөг тий. Уу ядад тэр хүүхдийн 100 мянган төгрөгийг сар болгон хуримтлал хийгээд тий ингээд бондонд оруулаад явах юм бол эн чин бүрэн шүү дээ тий. 18 нас хүрэхтэн гэж байгаа шүү. Бид нэг тооцоо гаргацсан миний нэг рил байгаа. За одоос та яг тоогийн сандгүй. Гэхдээ 100 мянган төрсэн цагаас нь хойш 18 нас хүртэл 100 мянган төгрөгийг хоримтлуулаад байвал 18 сар хүүхэд нь 7 тэрбум чиглүү болж ийн гэдэг байгаа байхгүй юу? Тооцоо гараад байгаа байхгүй юу? Би над дээр чинь тооцоо батсан. Тэгээд өөрийнхөө брэнд үгийг гаргацсан байгаа. Ямар брэнд үг вэ гэхээр монголчууд ингэж ярьдаг. Хүн хүнстэйгээ ирдэг юм аа гэх. За би ямар брэнд үг гаргаж байна вэ? Хүүхдийнхээ мөнгөтэй ирдэг байна гэх. Хүүхэд байрныхаа урьдчилгаатай ирдэг. Яг ингээд тооцоо бодоход 100 мянган ингээ хадгалах юм бол 78 сая төгрөг болж. 17 жил хадгалж байгаа шүү. Тэгээ яг 18 нас хүрэхэд нь пад тий. За ингээд байрны урьдчилгаа. Чи хизээ байр авна уу? Банкнаас аваад өгөө. Тэгэхээр санаа нь юу гэж хэлэх гээд байна гэхээр хүүхдийн мөнгөний аав ээж бид нар ямар нэг байдлаар тухайн хүүхд болгон дээр нэг хуримтлуулаад явах юм бол наад хүүхд чинь 18 нас хүрэхтэй байрныхаа урьдчилгаа хий чинь ажлын байран дээр гараад байр авахд та зүгээр ингээд хадгаламжийн дэвтрийн ипотекийн зээлэнд бүтсний дараа маа гэж өгөхөд бол эсвэл их сургуулийн төлбөрийн нөгөө юу хүүгээр нь л их сургуулийн хэдэн хувь дээр нь бид нар жишээлбэл 18% бондон дээр бодож байгаа байхгүй юу? Бүр нэмэгдээ авцгаа харин тийм. Би бол банкны өвгөр л болж байна шүү дээ. Тэгэхэд бид нар 18% бондон дээр бодож үзэхэд тэгээд түрүү чи хоёулангийн ярьдаг те нөгөө эн чинь яг ингээд томрох тусмаа том мөнгөөр ингээд те эхлээд ингээд жижигээр эхэлдэг. Одоо миний хэлэх гээд байгаа манай монголчуудын ганц алддаг зүйл нь юу гэж ерөөсөө ингэдэг байхгүй ирээл ингээд ярьдаг байхгүй жилийн 20% өвтэй бонд гоё юм те. Саяг оруулвал хийдүүг гэл тэгээд нөгөө 200 мянга мөнгөд бас муугаа мэдгүй голчноо нөгөө 200 мянга гэдэг 100 саятаа бол алах нэ гэ явцдаг заа юу. Тэгээд 100 саятаа бол 20 саяг олох гэдэг шүү дээ. Түнхтэй 100 саятаа бол алах юм байна. 100 саятаа олно гэж явцдаг байхгүй. Тэгээ байхгүй. Тэр хүн хизээч 100 саятаа болохгүй. Ягаад гэвэл тэр 100 саятаа болгоо хүлээгээ тэр хэдэн жил болохыг мэдэхгүй. Хэцүү ирэхгүй. Тэр хүн ирэхгүй. Голхон буцаж ирэхгүй. 100 саяыг яаж бий болгодог гэхээр өнөөдрийн 100 мянгаар бий болгодог байхгүй юу те. Манайх нэг юм гинт баяжин гэж боддог байхгүй те. Тэгэхэд л чинь гинт баяжин гинт том мөнгөтэй олон 100 саятай 2 тэгэл өстой бондонд оруулаад 20 сая төгрөг нэтээ өгөөчтэй боо асты нүгээр өвөл аялал гэлтэй ингэ бодоод байдаг. Гэтэл чин ром нэг өдөр баригдаагүй те. Ер нь бүх юмд ингээд step by step явдаг үсттэй. Тэ бүх юм баг багаар явдаг. Хуримтлал хөрөнгө оруулалт ч гэсэн яг тэгж явдаг байхгүй юу.
Тэгэхээр амжилт нь гинт хүрдэггүй тий би олимпийн алтан медальт нь шууд болдгоо штэ өдөр тутам бэлтгэлээ хийж нүцээр хагаад болдог үсттэй. Тэрнтэй хөрөнгө оруулалт яг адилхан байхгүй агаар нэгтэй тий 100 мянга хүүхдийн 100 мянгаар эхлэх чинь айгуу чухал байхгүй. Тэрийгээ тэгтээ сахилга баттай тууштай хийгээ явал тэр чинь ирээдүгөө хідэн тэрбумыг бий болох гэдэг байгаа байхгүй юу. Тэрийг л энэ нөгөө хүмүүсийг ойлгоос энэ подкастыг үзэж байгаа хүмүүс ойлгоорой. Тэр хүүхдийн 100 мянга хийгээд өгөөч яд тий. Тэр хөрөнгө оруулалтын санд нь байна уу? Хуримтлалын санд нь одоо монголчууд хийж штэ гадуур сангууд байна тий. Тэгэхээр зүгээр хүүхдийн мөнгө бол ингээд жилийн 1.3 их 80 төгрөг болж байгаа. Бурхан минь. Жилийн нийт одоо сая 300 хүүхд сарын 100 мянга гэдэг. Манай бонд руу оруулуулж чадах 1.3 энэ тэр чигээрээ ингээд хөрөнгөний зах зээл эсвэл хөрөнгө оруулалт руу орох юм бол одоо энэ үүсээд байгаа хувийн хвшилт чинь ингээд санхүүжилтийн дутагдал бас байна шүү дээ тий. Хөрөнгө оруулалт хийж бид нар эдийн засгаад хэлнэ. Хөрөнгө оруулалт хийж бид нар бүтээмжээ нэмнэ. Тэгээ бүтээмж нэмэх гэхээр бидний чанартай тэр цалингийн орлого бас одоо ажилтны бүх ажиллаж байгаа хүмүүсүүд бол нэмэгдэх бол тэм суурь хөрсөн бол бүрдэнэ. Тэгэнгүүт за энэ хүүхдийн мөнгөний 30% хийчихэд бол юм болж байгаа. Нэг одоо бүгдээрээ биш юм аа гэхэд 100 мянган биш юм аа гэхэд ядаж 30 мянган 50 мянган тий тодорхой ингээд эн чинь явсаар байгаа л 100 мянган хадгалдаг төвшин рүү очих واخгүй. Тийм тий. Одоо нөгөө тэр нөгөө талдаа эн чинь юм баггүй 100 мянган ягаал тэр хүүхдэд нэг чихэр авч өгөөл те эсвэл одоо шал хэрэггүй те нэг импортын бараа авч өгөөл импортоо дэмжээл те дахиад нөгөө долларыг гадагш нь урсгаал те нөгөө гадаад валютын нөөц нь багасаал нөгөө доллар нь үнд ороод авахгүй шүү дээ те ядад тэр мөнгийг хөрөнгө оруулж байгаа ч гэсэн бид нар дотоодын аж ахуйн нэгжүүд яг сая өөрийн чинь хийсэн point байхгүй бид нар дотоодын аж ахуйн нэгжүүдэд бид нар хувьцааг нь гаргаж өгч जैन те дотоодын аж ахуйн нэгжүүдийн бонд гаргаж дотоодын аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй санхүүжилтийг бид нар босгож өгч байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэг сумаар хідэн туулаач буудаад байгаа юм те. Одоо нэгт одоо өөртөө ч мөнгөтэй болж чинь тийм үү хүүхдэн ч ирээдүйн баталгаа хангаж чинь дотоодын хооч компаниудыг дэмжиж чинь ч гэдэг юм уу те. Нийтээр нь том ярил манай эдийн засаг сайжирж чинь ч гэдэг юм уу те. Эн чинь ерөөсөн ийм одоо юу гэдэг гинжин уруул шиг те. Ийм бие биендээ нөлөөлөд яваад байгаа. Нэг ийм тооцоо бас хийж үтсэн. Одоо ингээд таны хэлдэг ингээд баг багаар хадгалъя гэдэг гэж шүү дээ. Тэнгүүд ямар тооцоо байна вэ гэхээр би өнөөдөр ингээд за 40-т за 60 гээд тэтгэврт гарах юм байна. Тэгээд сар болгон би 100 мянган төгрөг л хэрэгтэй хүн 67 байгаа шүү. 60 биш шүү. 60 байсны нэмээд байгаа юу? Эмэгтэй хүн чинь 55 байсны нэмээд байгаа тий. Сар болгон 100 мянган төгрөг хадгалъя. Сар болгон. За энийга нэг 14-5% та хадгалъя гэж бодъё заяа. Тэгээд ингээд яхад 20 жилийн дараа сар болгон зүгээр 100 мянгаыг л хийж байгаа шүү. Өөрчлөхгүй. Тэгэхэд 122 саятай. Зүгээр хадгаламжинд нь 122 сая хэвтэн. Тэгээд жилийн за нэг 10%-ийг авлаа гэхэд сарын сая төгрөг бол тэтгэвэр дээр нэмэл орж үлхэн. Тэгээд яг 100 мянгаар ингээд 20 жил хадгалахаар дансандаа хийсэн мөнгө нь хийдгэж 24 сая төгрөг. 100 мянга. Энэ 122 яаж болчиход байна гэхээр хүүгийн хүү нийлмэл өгөөч. Тэгэхээр яг гараараа дансандаа 24 сая хийж байгаа ч гэсэн хүүгийн хүүгээс та тэнд гар хүрэхгүй л бол нийлээд баг 100 сая төгрөг нэ гэж. За энийг дахиад нэг өөрөөр бодож байгаа. 40 жилийн хугацаанд заяа. За надад одоо 20 жилийн өмнө би ингээд сар болгон зүгээр 50 мянган төгрөгийг хий заяа. Тэгээд дахиад ирэх 20 жил 50 мянган хий. 40 жилийн хугацаанд сар болгон 50 мянган төгрөг хийхэд л тэтгэвртэй хэдтэй гарна гэж тэр бом 67. Эрт хийх тусмаа сайн байгаа биз? Эрт хийх тусмаа. Тэр бом гэдэг бол зүгээр 40 жилийн хугацаанд яг адилхан 24 сая хийсэн байгаа дансандаа. Тэгээ нөгөө хүүгийн эсээр хагаад тэр бом гараа. Тэг хүмүүс итгэдэггүй байхгүй юм тооцоо хийхээр. Юу гэ тэр бом болдно. Тэр бом чинь амар их тоохгүй тий. Юу гэ тийм юм бэ гэж бодоод байдаг. Гэхдээ тэгээ яг ингээд бид нар чинь ингээд тооцоолын хийхээр яг л тэр бом гарах. Би нөгөө лекцэн дээр сая бас нэг цэцэрлэгийн багш нараас асуусан. Та нар сар 50 мянга хийж чадахгүй хэр чадна шүү дээ. Хийж чадах. чадна шүү дээ. Хинч ч ер нь бол одоо ямар ч сайнгийн төвшөнд
байсан ер нь 50,000-ыг бол хийж чадна. Тэгэхээр 40 жилийн хугацаанд наад сар болгон 50,000 чинь та яг дансандаа 24 сая хийх юм байна. Хүүгийн хүү гэж явсараа 40 жилийн хугацаанд та тэр бом төгрөгтэй болох нэ. Хэрвээ тэр бом төгрөгтэй болох юм бол заяа. Жилийн 12% гээд одоо хүүгийн юугаараа бодъё. Сарын 10 сая. Жилийн 120 сая. Амар жаргацсан үг байна шүү дээ. Зүгээр цалингаасаа гадуур 10 саяг болчих. Тэтгэвэр нэм гэж ихсаал хийхгүй өөрөө хангалт хинч бас одоо жоохон зүг багтал. Гэхдээ зөвхөн тэтгэврээ гихгүйгээр те одоо сарын 10 сая тэтгэврээс гадна ороод ирээд байвал одоо гадаад руу өвөлдөөнийг явчихна те одоо ингээд амьдралын чанар бол шал өөр болно шүү дээ. Зөвхөн тэтгэврээс хамаарахгүйгээр. Нөгөө талтай айгу зүв байхгүй. Одоо ингээд бусад орнд жишгэн тэр штэ. Бид нар яах гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөд байгаа. Улсаас төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл тэтгэвэр гэдэг юм чинь зүгээр амьдралын наазахын те нөгөө шаардлагыг хангах тийм хэмжээний л мөнгийг өгдөг штэ. Гадаадд ч гэсэн тийм штэ те. Тэтгэврээрээ одоо нэг учиргүй ингээл лаг яваад идэг. Манайх нь ингэж буруу ойлгоод идэг байхгүй маань. Гадаадын ингээл хөгчүүдийг харахаар ингээл те ингээл гадаадаар явал гахаа нохооны те галуу шувууны мах идэл ингээл айгуу сайхан зугаалаад байна гэж бодоод идэг байхгүй юу? Тэр хүмүүс чинь улсаас авж байгаа тэтгэврээрээ биш харин саяын хэлсэн те пеншн фанд нөгөө тэтгэврийн сан руугаа хийсэн хуримтлынхаа мөнгөөр яваад байгаа байхгүй юу? Хуримтлаараа явж байгаа хүмүүс байхгүй юу? Тэрийг манайх нь улсаас өгж байгаа тэтгэврээр явж гин гэж бодоод идэг байхгүй. Үгүй манайхаа тий тэр хүмүүс чинь хуримтлынхаа мөнгөөр яваад байгаа. Ялангуяа одоо манад энэ шаардлагат яг энэ тэтгэврийн сан тий хувийн тэтгэврийн сан орж ирэх юм бол тийм болохоор нөгөө бид нар ч гэсэн өөрснийхөө амьдралын төлөө хариуцлагатай байх ёстой шүү дээ тий нөгөө дандаа юм нэхэж амьдрдаг тий тэтгэвэр хүрэлцэхгүй байна. Хүрэлцэхгүй угаасаа хаанч хүрэлцдэггүй дэлхийн нийтээр хүрэлцдэггүй тий цалин ч хүрэлцэхгүй. Царинцэн ч тийм хэцүү тий. Хүн өөрийнхөө амьдралын төлөө яах ёстой гэхээр тий өөрийнхөө төлөө хичээдэг, өөрөө хоримтлаа хийдэг, өөрөө амьдралынхаа баталгааг хангах чадвартай тий, өөрөө өөрийнхөө төлөө зүтгэхтэй болохоос биш тий. Дандаа бурууг дандаа бусдын буруу болгож болохгүй шүү дээ. Яг одоо нөгөө тогтолцоо нь манай дээр бол дандаа улсынх байгаа учраас харин энийг одоо энд би зүгээр энгийн ажилтан хүн би наад чинь нөлөөлж чадахгүй учраас яахааргүй гомдолж байгаа. Тий. Би бол ингээд одоо би авж байгаа цалин бол баг ингээд аюу өндөр байна л та. Тэгэнгүүт эннийхээ би улсад нийгмийн даатгалын санд өгснөөс би яг энэ мөнгөө хувийн хвшилд өгвөл би юу мэдэж байна гэхээр би багадаа 12%-аар өсгөх санд өгнө шүү дээ. За тэгээд нөгөө сангуудаа бас өрсөлдүүлээд за би тэдний хуримтлал одоо тэтгэврийн сантай байна. Чи надад тэдний хувийг өгвөл би чам руу энэ сангаас ийшээ шилжүүллээ ч гэдэг юм ингээ хооронд нь өрсөлдүүлж байгаа хамгийн сайн тэтгэврийн өгөөчийг бол тэр би тэнд гар хүрч чадахгүй. Гэхдээ би тэтгэврт гарахтаа ямар ч байсан энэ мөнгө бол байгаа шүү гэдэг дээр итгэл үнэмшилтэй мөнгө гана. Одоо Монголд бол тийм боломж байхгүй. Энийг бол бид тэр сайжруулахгүй бол энэ байдлаараа байх юм бол манай энэ нийгмийн даатгалын тогтолцоо маань хэцүү шүү. Энэ явахгүй. 10 жилийн дараа гэхэд туйлын хүнд болох юм байна. Би зүгээр ингээд тооцоог нь хийгээд одоо авж байгаа улсаас өгж байгаа ингээд хүн амын тоогонгууд яагаад хэцүү болох вэ гэхээр би жишээлбэл энэ төрөлт аягүй өндөр байсан. Цонх үед гарч ирсэн. Тэнгүүд энэ төрөлт үе байсан чинь аягүй их нийгмийн даатгалаар төлж жагаад яг энэ тэтгэврт гарах алт бол нөгөө тэтгэвэр авж байгаа хүмүүсийн тэтгэврийн санд мөнгө төлж байгаа хүмүүсийн харьцаа чинь ингээд бүр амар буураад ирж байгаа. Одоо Япон шиг л болох байхгүй. Япон шиг л болно гэсэн. Одоо 20 жилийн дараа. Тэгэхээр тэр үед яг энэ сан чинь хөл дөрөө байх уугүй юу гэдэг дээр би эргэлзээд байгаа. Тийм учраас энэ дээр аль болох цаг алдалгүй шинжилэл реформыг бол зоригтой л эхлүүлэх. Тэтгэврийн реформ гэдээ бид нар чинь нэг хэсэг явлаа шүү дээ. Бүр ингээд хөдөлгөөн бий болгоод. Тэгээ одоо ямар тач гэсэн хувийн тэтгэврийн сангийн тухай хууль гээд драфт нь бий болсон. Тэгээ одоо хуулийн төсөл нь бэлэн болсон. Тэгээ аль дээр үед бэлэн болсон байхгүй. Одоо юу гэдэг болгон туяа сайд байхад орсон, дараа нь нэг хамгаалалтын сайд байхад чинь хууль байсан те сайжруулаад ингээд явсан. Одоо энэ хууль нь байж л тэгээ энийг нилээ ингээд оролцогч талуудын одоо санал одоо эднэрийг оруулсаар байгаад их гайгүй болцсон болов гэж боддог. Тэгээд өргөн барих сайд нь болтгүй. Ягаад ийм реформын шин чанартай зүйлийг хийхгүй ингээд яваад байгаа. Энийг хийх бол болохгүй байхгүй юу? Одоо иргэдтэй ч хэрэгтэй байхгүй юу? Аж ахуйн нэгжүүд ч гэсэн хэрэгтэй. Ягаад вэ гэхээр
Одоо би жишээлбэл сайн ажилтнуудаа те нөгөө одоо бүгдөө манайх сайн л да манайхаа бүгдөө ингээд те ингээд би компанида удаан хугацаанд бүгдөө гоё хамтран ажилламаар байна шүү дээ те. Тэгэх юм бол ингээд сар болгоны цалин дээрээс за ажилтан 100,000 ажил олгогч нь 100,000 гэдэг хоёр талаасаа хийгээд энэ хувийн тэтгэврийн санд ингээд мөнгө хийгээ яваад энийг хариуцуулаад яваад юм байгаа байхгүй те. Тэгэхээр чинь хин даашигтай те ажилтандааж тэр те би ч гэсэн ажилтантайгаа ингээд гоё хоёр талаасаа ингээд яг ингээ мөнгө нийлээд энэ ингээ цаашаа ингээ хөрөнгө оруулалт болоод явах юм бол тэр ажилтан дараад нь тэтгэврт гаргаад ирчин тест сайхан мөнгө тий бүр ингээ амьдралын баталгааг нь хангаж байгаа. Тий. Энэ хуримтлал гэдэг бол тэр тэтгэврийн мөнгө байна уу? Аль эсвэл зүгээр бид нэр цалингаасаа авч хийж гэнэ үү? Ер нь бол хуримтлал гэдэг бол амьдралын баталгаа л болчихдог. Тийм тий. А би тэ нэг зүйлийг анзаарсан юу гэж одоо ингээ эдийн засаг хүндрэхээр манайх нь хуримтлал хийх тал руу ордог юм байна. Одоо энэ ажлын туршлага шүү дээ энэ олон жилийн гоё ажлын туршлага байна шүү дээ. Тэгэнгүүт яаж ийнө вэ гэхээр ингээд эдийн засаг сайн байхаар манайх нь айгүй өрлөгөн байна. Тэ нөгөө сайн байгаа юм чинь те бизнес явж гин те цалин орлого одоо сайн байна. Тэгэл баруун солоогууд машин аваал гадаад яваал те. Өстой нөгөө iPhone-ийнхаа сүүлийн загварыг аваал те ингээ яваад байгаа байхгүй. Жил болгон уцаа шинж. Тий. Одоо яг юу анзаарэгдэж байна вэ гэхээр эдийн засаг хүнд байгаа шүү дээ. Одоо бол ялчгүй бүх үзүүлэлтээр хүндэрч эхэлж байгаа. Миний одоо таньдаг ойр хавийн бүх аж ахуйн нэгжүүдийн одоо нөгөө орлого нь муудсан байна, борлуулалт муудаж ийн гэж юм тийм үү. За ингээд явангууд чинь харахаар одоо ингээд өөрөө ингээд статистикаараа тий хадгаламж өсөд байгаа. Бондонд одоо хөрөнгө оруулалт тий одоо хөрөнгөний зах зээл рүү хийж байгаа хөрөнгө оруулалтын үнийн дүн нэмэгдээд байгаа байхгүй юу. Эн чинь юу хэлээд байна вэ гэхээр хүн тийм амтан л юм байна л да. Ер нь бол тий жаргаж байгаа цагта юм сурдгүй юм биш үү? Жаргал давхгүй зовлон гэдэг шиг тий. Яг зовоод ингээ хүнд болоод ирэхээр хүн тархи ажиллуулж эхэлдэг юм шиг байна. Ер нь л тийг зовлонтой нүрт тулж ижил айгүй их юм сурдаг юм байна. Өөрийнхөө жишээн дээр ч гэсэн тий бодоход бол тэр нөгөө амьдрал хэцүү тий ингээд болоод ирэхээр хүмүүсийн толгой ажиллаж ин тий хамаагүй илүү нөгөө хэрэгцээгүй тий үргэлжлэн зардлуудад ханж эхэлж гин хөрөнгө оруулалт эхэлж гин хэмнэж эхэлж гин хөрөнгө оруулалт эхэлж гин. Тэгэхээр яг тэр чинь бас нөлөөлт юм байна тий нөгөө ийм эдийн засаг муудах тусам хүмүүс харманд нь нөлөөлөд ирэхээр яхах аргагүй толгоор бол орж ирж байна л да. Орж ирж байна тий. Одоо би ийм тооцоо хийсэн. Зүгээр яг амьдралтай бас одоо нэгэнт хөрөнгө оруулагч гэж байгаа учраас хөрөнгө оруулагч яаж илүү хэмнэх вэ гэдэг талаар бодож байгаа шүү дээ. Тэгэнгუთ би ингээд тооцоо хийгээд за манай 2 хүүхэд 3 хүүхэд ингээд өвдвөл би хэдэн төгрөгний эмнэлгийн үзлэг дээр хэдийг зарах уу, юун дээр эмэн дээр хэдийг зарах уу. За өөрөө ч гэсэн үзчихэж байгаа. За ингээд манай гэр бүлийн 5 хүн тэдийг зарах юм байна гэд тэгээд томоогийн одоо энэ ханиадны 4 тон вакцин гэдэг 4 цент гэж яриад байгаа ш. Тэрийг хийлгүүл би хэдийг хэмнэж болох уу гэж бодоод тэгээд би өөрийнхөө мөнгөөр бүгдийн энэ вакцины хамруулж мундаг байна тий. Хариуцлагатай мундаг байна. Өрхөөр очихоор хүүхдүүдийг бол яана гэж байгаа вакцинжуулна гэж байгаа. Томчуудыг бол манай өрх бол вакцинжуулахгүй гэдээ бол буцаасан байна. Тэгэнгუთ за яг хөө бүгднийг яачих чам. Тэгэнгუთ хизээ яасан бэ гэхээр 8 сард бүгднийг вакцинжуулсан. Тэгсэн манай нэг таньдаг залуу өрх дээр нь том вакцин ирээгүй байна гэд хүлээж агаад хүүхдүүд нь 9 сарын нэг ингэж хичээлд ороод манай тусаад нөгөө зардлага гараа авчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө хугацаагаа бас ингэж бодоод аль нь одоо манай гэр бүлийн санхуд илүү хэмнэлттэй дуусахгүйгээр тэгээд би эрүүл мэндийн сан дээр ярьсан дээр нь хэлэхэд зүгээр эрүүл мэндийн сангаас вакцин хийлгэнэ гэж байгаа бүгднийг энэ вакцинд хамруулах юм бол зартал нь ч гэсэн бага. Одоо би улсын эрүүл мэндийн сан яриад шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нэмээд энийг 9 сард 10 сард биш бүр ингээд 8-аас хойшоо ч юм уу яг ингээд хүүхдүүд очиод бие биенээсээ ингээд халдварлаад энэ давалгаа ч ингээд эхлэхээс өмнө хийчмээр байгаа. Тэгэхгүй ингээд хүлээ сууж ятал манай тэр нэдээс байгаа. Эмнэлгийн зардлаар шатчихж байгаа байхгүй. За одоо манай нэвтрүүлгийн цаг ингээд ер нь бол төхөж байна. Яасан хурд өнгөрчөө. Төмөн дээр гальч явжсэн. Яг урданд тосчлаа. Яг ийм ингэж эхэлж бол хөрөнгө оруулагч болт юм аа. Эргээд бас манай дээр ийм боломжууд байж шүү гэдэг энэ чиглэлээр танд нэмж одоо хэлэх зүйл бол байна уу?
Тэгэхээр за мэдээж хэрэг тэ манай компани ч одоо 10 оноос хойш гэдэг чинь би энэ компаниг 10 оноос хойш удирдах явж байгаа гэдэг чинь тэ 15 жилийн хугацаа. Тэгээ энэ олон жилийн хугацаанд бид нар бол маш олон төслийн ард гарчээ. Олон ч одоо дотоодынхаа үндэснийхээ компаниудыг дэмжиж тэ олон хүмүүсийг ажил орлоготой болгож олон компаниудыг томруулж тэр хэрээр улсад татвар төлж байгаа те хэмжээ бас нэмэгдсэн тийм үү? Энд чинь бас улсад энэ бас хандив те одоо contribution те нөгөө оруулж байгаа хувь нэмрээ оруулсан ийм яв бас. Нөгөө талдаа бид нэр энэ хугацаанд маш олон одоо харилцагчдынхаа ихтгэл үнэмшийг алдаагүй те энэ хөрөнгө оруулалтыг нь бол ингэж бид нэр зохицуулж ирсэн те хариуцлагатайгаар ингэж хандаж ирсэн те өнөөдөр бол олон харилцагч ингээд харилцагчдын маань тоо маань нэмэгдээд байгаа нь энийг харуулад байгаа болов уу гэж боддог байхгүй юу? Харилцагчийн тоо хөрөнгө оруулж байгаа үнийн дүү нэмэгдэж байгаа учраас те тэгээд энэ track record биднэрт байна, түүх байна те. Тэгээ биднэр дээр бол маш олон компаниуд, үндэсний компаниуд те биднэр дээр бондо гаргаж ийн. Тэгэхээр үндэснийхээ компаниудыг дэмжиж те энэ бид нар мэдээж хэрэг дуртай болгонд нь гарахгүй штэ. Тий. Энэ компани дээр бонд гаргаж болох уугүй юу гэдэг чинь бидний мэрэгжлийн баг ажиллаад те эдгээр иргэн төлөлтөө хийж чадах юм байна. Эдгээр энэ эрсдлээ дааж чадах юм байна тийм үү? Эдгээр энэ хөгжлөх боломж нь байна гэдгийг хараад бид нэр дээр мэрэгжлийн шийдвэр гаргаад бонд гаргаж байгаа. Тэрнээс биш бонд гаргая гэсэн төмөн компаниуд байна те тэр болгон дээр мөнгө авъя гэсэн. Мөнгө авъя гэсэн те. Тэгэхээр ингээд нарийн шүүлтүүрээр ороод те энэ бонд гаргаж байгаа учраас одоо манай дээр бол хамгийн багтаа одоо хаалттай бондууд гэвэл 20% хүүтэй өгөөжтэй бондууд байна те. Тэгэхээр хөрөнгө оруулагч болоороо те иргэн болгон хөрөнгө оруулагч болгох ёстой бүр те. Одоо энэ өөрийн чинь хувь нэмэр зөндөө байна штэ яг энэ одоо ажил үйлсэд те. Болж ээж энэ улсаар хөгжин үнэндээ бол. Тэгэхээр ийм гоё боломжууд байна те дандаа барьцаа баталгаанд хангагдсан найдвартай ийм бүтээгдэхүүн одоо манай дээр бол байна. Тэгэхээр хөрөнгө оруулаарай, арь те хөрөнгөө өсгөөрөө амьдралынхаа баталгааг хангаараа те нөгөө тий. Эцэст нь гэж хэлэхэд зүгээр би нэг өөрийнхөө хийсэн судалгаан дээр судалгааныхаа үр дүнгээс хуваалцъя гэж бодлоо. Сүүлийн хэдэн жилийг ингээд харахад бол Монгол улсын хэмжээ гаднаас бол ингээд хөрөнгө бол татчихээн. За тэгээд дунджаар бол жилд нэг 5-аас 6 тэрбум долларын Монголд бол нэмэлт хэрэгцээ байгаа. За энэ мөнгийг бид нэр гаднаас одоо хөрөнгө оруулалт эсвэл зээл хэлбэрээр авахгүйгээр шийдэх боломж Монголд бас байна. За энэ нэг хүн дээр буух юм бол $1500 л болж байна. Монгол улсын 3.4 сая хүн ам жилдээ 1.1500 долларыг нэг хүн те одоо манайх 3 хүүхэдтэй 2 том хүн гэвэл эн чинь 5-аар үржүүлэхээр те $7500 бид нэр одоо гаргаж байгаа зардлаасаа хэмнэх юм бол тэр нь одоо гадагшаа нисэх байдаг юм уу? Айл эсвэл машинаа шинжлэх байдаг юм уу? Эсвэл одоо 6 цэнгэлийнхаа тэр зардлыг багасгах байдаг юм уу те? Ямар нэг байдлаар хэмнээд хөрөнгө оруулж чадах юм бол манай улсын хэмжээ нь гадаад үр те хувийн хэвшлэнч тэр улсын тэр өсөхгүй. Тэгэхээр нэгсэндээ бидний хэмнсэн тэр мөнгө дотооддоо хөрөнгө оруулалтаар болж байгаа одоо хувийн компаниуд руугаа орчин те улстай шаардлагатай бол засгийн газар зээл болоод очиж шээ. Одоо засгийн газар бонд гаргаж байгаа гэдэг чинь тэнд хөрөнгөний хэрэгцээ шаардлага бол байна те. Заавал гадаадаас босох шаардлага байхгүй ийм боломжууд бол байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тийм өнөөдөр ингээд хүний $1500 өндөр юм шиг сонсогдож байгаа боловч бид нар ингээд өнөөдөр эхэллээ гэхэд магадгүй нэг 2 жил 3 жилийн дараа энэ чинь тийм мөнгө бас биш. Ер нь ингээд хөрөнгө оруулалтууд хийгээд эхлэх юм бол улсаараа бид нэр сар болгон 100,000 төгрөг ингээд хадгаламжиндаа хүүхдүүдтэйгээ нийлээд хийгээд байх юм бол эн чинь бол хангалттай баг энд хүрчих واخгүй. Хүн иргэн болгоны хөрөнгө оруулагч болгоё доо тий. Энэ үйлс нь амжилт хүсье. Гэтэ би ч гэсэн дэмжиж ажиллана шүү. Нөгөө тий гоё нийтээрэл хөрөнгө оруулагч болоод хоримтлалтай Монгол болчвол тий. Хамгийн чухал нь одоо миний одоо хэлж байгаа би одоо ингээд хүн бүр хөрөнгө оруулагч гэдэг энэ 81 9 сард тий Анриттэй хамт ингээд эхэлсэн баггүй. Манай бирж дээр ийм боломжууд байна гэд. Үүний цаана бол ерөөсөө мэдлэг мэдээлэл. За энэний бүр илүү чухал зүйл нь бол ингээд хичнээн мэдээлэл аваад мэдлэгтэй болсон ч гэсэн хүсэл эрмэлзэл байхгүй бол маш хэцүү. Тэгэхээр одоо ямар та надаа мөнгө өгөх гэж байгаа биш.
энэ хуримтлал, энэ хөрөнгө оруулагч гэдэг бол цэвэр таны өөрийн төлөө тий. ийм алхмууд учраас хэдүүлээ бүгдээрээ нэг хэсэг мөнгөтэй хөрөнгө оруулагч биш, улсаараа хүн бүр хөрөнгө оруулагч болоод санхүүгийн эрх чөлөөнд хүрье л гэсэн. Тэг нэг нэгэндээ их нөлөөлдөг юм билээ шүү дээ. Найзуудаа тий нөгөө нөлөөлдөг нэг нь хөрөнгө оруулагч болцсон байхад тий эн чинь ингээд эффектээр ингээд нэг нэгэндээ нөлөөлдөг юм билээ. Манай эгч чинь бас бондонд хөрөнгө оруулдаг. Одоо хамаатан сайд бүгд хөрөнгө оруулагч болсон. Манай эгч бас ингээд хөрөнгө оруулдаг байхгүй тий хөөрхөн тэтгэвртэй гарцсан. Тэгээ ингээд аялаар явдаг, гадагшаага ингээд аялаар явдаг байхгүй. Тэгээд нөгөө сүүлд нь тий бүр нөгөө их сургуульд хамт төгссөн оюутнууд нь хүртэл одоо ингээд хамт аялж эхэлж байгаа. Тэгээд нөгөөд бол чинь яаж ийм нөхөр манай хичилж байгаа байхгүй би чи ингээ бондонд хөрөнгө оруулдаг байхгүй юу. Тэгээд ингээ өгөөжөрөө би ингээд аялаад байгаамаа гэсэн өөрийнхөө карманаас гаргаж биш шүү дээ. Тэр чинь бондынхоо орлогоороо тий хүүгийнхээ орлогоороо нөгөө хүн чи аялаад яваад байгаа. Хадгаламж бол байгаад байгаа байхгүй юу. Буухгүй өсөд байгаа байхгүй юу. Тэгээ нөөч нөө бондын үгээрээ тий аялаад байгаа байхгүй юу. Өсөлтийн мөнгнөөс нь жоох нэг болоо. Тэгээ хэлсэн. Тэгээ хөөхний 4 хүүхэн байна. Тэгээ одоо нөгөө 3 нь манад одоо хөрөнгө оруулагч болж байгаа байхгүй. Энд чинь ингээд нэг нэгэндээ гоё үлгэр дуурайл болж байгаа үстэй тий. Өөрийнхөө карманаас гаргаад аялах биш те. Тэнгүүд тэгж болдгийм байж те. Одоо ингээд найзуудаараа хөрөнгө оруулагч болж шээ. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж авч үнэхээр сайхан яг энэ Монголын зах зээл дээр болж байгаа хөрөнгө оруулах боломжууд эргээд яагаад бид нэр хөрөнгө оруулагч болох боломжтой, яагаад болох ёстой юм гэдэг талаар ярьсан Үлзий хоёрт танд маш их баярлалаа. Ингээд таны бас ирээдүйн ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Энэ нэвтрүүлэгт оролцсондоо маш их баяртай байна. Ингээ иргэн бүрийг хөрөнгө оруулагч болохын төлөө зүтгэе.